Тэгээ энэ Газан хоолой баригдчих юм бол эх 5-аас 10 жилийн хугацаанд дэлхийн байгалийн хийгийн үнэ ерөнхийдөө дарагдана. Яагаад вэ гэх юм бол Оросууд гинт нэмээд 50 тэрбумыг дэлхийн зах зээл рүү нийлүүлж байгаа. Дэлхийн эрчим хүчний зах зээл дангаараа энэ Газан хоолойгоор нөлөөлөгдөх юм байна. Монголоор дамждаг. Миний зүгээс ингээд бодох юм бол нүүрс түлхэн муу бас өртөг өндөртэй байгаль орчин, эрүүл мэнд. За тэгээ энэ Газан хоолой монголоор дамжих юм бол хамгийн гол нь хямдхан үнээр цэвэрхэн та гэртээ зүгээр Газан пледик дээр юм уу лагерт магерт те Газан пледик ажиллаж үзсэн бол ямар ч утаа байхгүй, ямар ч хордно гэж байхгүй, угаартна гэж бас байхгүй. Айгүй цэвэрхэн Газны их усүр байхгүй. А нөгөөс бол тал нь юу юм бэ гэх юм бол бид нар улам Хятад, Оросын Кермал ор гэсэн. Бид нар ерөнхийдөө ямар ч шийдвэр гаргах эрх байхгүй. Хятадууд энэгээрээ дамжина гэж шаардах юм бол бид нар заа гэж хэлнэ. Оросууд танахаараа дамжина гэж хэлэх юм бол бид нар бас заа гэж хэлж байна. Тэгээ бид нар эндээс авах юмнуудыг авах хэрэгтэй. Эдрэта Орос Украины дайн монголчууд биднэрт ямар хамаатай. Эдрэта Иран, Израилийн дайн биднэрт ямар хамаатай. Биднэрт одоо амар хамаатай болж эхэлж байгаа. Яагаад вэ гэх юм бол Power of Siberia, Сибирийн хүч гэсэн Газан хоолой монголоор дамжиж барих магадлал улам нэмэгдэж байгаа. Яагаад? Айгүй ойлгомжтой. Яагаад вэ гэх юм бол Хятадууд Газа ханаас авдаг байсан бэ гэвэл Иранаас бас авдаг байсан. За, Иран сая бөмбөгдүүлчлээ. Strait of Hormuz-аар дамжаад бараг Хятадын дийлэх газ, нефт нь орж ирж байгаа. За, Хятадуудын сонирхол ерөөхдөө тодорхой. Тэ? Эрчим хүч авмаар байна. Хямдхан үн ханшаараа тогтвортой их өсөр байсан. За, тэгээ Иран тогтворгүй болж эхэлж байгаа. Тэгээ юу тогтвортой байх магадaltaй юм бэ гэх юм бол Монгол, Оросоос, тэ? Оросоос ирж байгаа монголоор дамжих Газан хоолой. Оросуудын сонирхол угаасаа тодорхой. 2021 онд Оросын төрийн өмчит компани Газпром түүхэн дээд хэмжээний ашиг хийж исэн. 29 тэрбум доллар жилийн ашиг. Яагаад вэ гэх юм бол Европын газны хэрэглээгийн 45%-ийг дангаараа хангадаг байсан. Окей? 45% дангаараа. За энэ зах зээлийг ерөөдөө одоо алдсан. Хэн л алдж байгаа юм бэ гэх юм бол Америк руу алдж байгаа, Катар руу алдж байгаа. Тэгээ удахгүй магадaltaй Израиль ч гэсэн алдах магадaltaй. За тэгээд 2024 онд Газпромын тэр түүхэн дээд ашиг байхгүй болсон. Юу болсон бэ гэх юм бол 7 тэрбум долларын алдгалтай 2023 онд. 2024 онд бүр алдгал нэмэгдээд 12.8 тэрбум доллар болох магадaltaй. Газпром чухал. Газпром Орос холбооны улсын томоохон тулгуур, татвар төлөгч, ажлын байр олгогч. За тэгээ Газпром ерөөхдөө Power of Siberia 1 pipeline-ыг 2014 оноос батлуулаад өнөөдөр одоо энэ жилдээ 100% ачаалтаа хүрсэн байгаа. Одоо алдгал нь жоохон буурж эхэлнэ. А гэхдээ Газпром буцаагаад ашигтай болохын тулд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол нэмэлт боглуулалт хэрэгтэй. Хаашаа зарах юм? Европ авах боломжгүй юм байна. Африк руу зарах юм уу? Үгүй. Өөр юу үлдчихэж байгаа юм бэ? Ганцхан Аз үлдчихэж байгаа. Тэгээ Азийн номер 1 эдийн засгийн юм бэ гэх юм бол Хятадууд. За Power of Siberia бол ойролцоогоор 35 тэрбум газ нийлүүлж байгаа. Одоо юу ярьж исэн бэ гэх юм бол өмнө Монголоор дамжуулахгүй. Казахстанаар дамжаад барьчихъя. Бас нэг 35 тэрбум метр куб газыг жилд. Тэ? Өртгөн хэд болох байсан бэ гэх юм бол ойролцоо 10 тэрбум долларын хөрөнгө оолт хэрэгтэй. А тэгээд бүрэн хүчин чадалтай хизээ өрөх юм бэ гэх юм бол 2034 онд. За Хятадууд тэрэн дээр юу хэлсэн бэ гэх юм бол үгүй. Казахстанаар дамжих нь худлаа. Дэнд өртөгтэй. За тэгээ энэ сонирхолтой юм хэлсэн байна. We have agreed on the implementation of the project. Ерөнхийдөө хоёр тал энэ төслийг хийнэ гэд тохирсон байгаа. За гол асуудал нь юу юм бэ гэх юм бол хаагур явах юм бэ? Тэ. Тэгээд нэг сонголт нь бол монголоор дамжих нь, нөгөө сонголт нь бол монголоор дамжихгүй. За. Тэгээд ерөөхдөө монголчуудыг найрч байна. Өнгөрсөн жил бас Путин Монголдо ирсэн. Тэ. За. Одоо юу солигдсон бэ? Юу өөрчлөгдсөн бэ гэх юм бол дайн болж байгаа. Strait of Hormuz хаагдчих юм бол тэ энэгээр дамжаад өдөрт 290 сая метр куб газ дамжиж байгаа. Окей. Өдөрт 20.3 сая тонн нефт дамжиж байгаа. Дэлхийн тэ шингэрүүлсэн байгалийн хийгийн 20% нь тэ Strait of Hormuz дамжиж байгаа. Дийлэх нь тэ
Аз руу явдаг. Та тийм харж байна уу? Энэ Strait of Hormuz-аар дамждаг байгалийн шингэн болгосон хийгийн 80% нь Аз руу явчихдаг. За. Тэгээ энэ хамгийн том худалдаа авч юм бэ гэх юм бол хятад одоо энэ Иран улсын нефтний экспортын 89% нь хятадууд худалдаа авчдаг. Strait of Hormuz-аар дамжиж байгаа нефтний дийлхөө нь одоо ногоон өнгөтэй байна. Бараг энэ 40% нь хятадууд худалдаж авч байгаа. Энэ далайн замаараа гарч байгаа. Гэхдээ энэ одоо эрсдэл болж байгаа. Ямар мэрэгчлэр сурах уу? Чи өөрөө хүүхэд чинь мэдээж хамгийн өндөр цалинтай орлоготой мэрэгчлэрээ төгсөх ёстой. За хамгийн өндөр орлоготой мэрэгжил юу бэ гэх юм бол одоо программист, software engineer. Би одоо хүмүүс 3 4 5 сая төгрөгийн цалин санал болгосон ч программист над дээр ирдэггүй. Амар ядаргаатай. Яг их мэт тэр тим өндөр эрэлттэй. За санхүү эдийн засгийн сургууль санхүүгийн хичээл зааснаа хажуугаар нь заяа. Тэ? Програм хөгжүүлэлтийг зааж байгаа. Хиймэл ухаан, онлайн худалдаа, UI UX, software development. За тэгээд төгснөхийн дараа бараг баттай ажлын байрт болчихно. Эний талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видео мэдсээр. За LNG шингэрүүлсэн байгалийн хий тэ таад ингэ харж байгаа юм бол 24 оны 6 сараас 25 оны 6 сарын байдлаараа хэдэн тэрбум метр куб газ Strait of Hormuz-аар хэд рүү явсан бэ гэх юм бол энэ харагдаж байна тий. Ойролцоо 27 тэрбум метр куб газ. Окей. Тэгээ байх болчих юм бол хэдийн эдийн засаг ерөөхдөө хүнд байдалтай орно. Солонгос ч гэсэн, Тайван ч гэсэн, Пакистан бүгдээр ерөөхдөө хүнд байдалтай орно. Эдийн засаг нь ерөөхдөө доголдно. Бүр хямрал болох магадaltaй. Тэгээ хятадууд одоо юу бодож байгаа юм бэ гэхээр тий. За маяглахаа болдог юм уу? Тий. Яг гэх юм бол энэ газын хоолоогоор 50 тэрбум метр куб газ явна. Strait of Hormuz-аас ерөөхдөө хараад бус болчихно. Сул тал нь юу юм бэ гэх юм бол жоохон Оросуудаас илүү их хараад болчихно. Тэр нэг эрсдэл байгаа. За тэгэхээр энийг Америкчууд аль хэдийн анзаарсан. Israel-Iran conflict spurs China to reconsider Russian gas pipeline. Тэ Израиль Ираны дайнаас олж Strait of Hormuz-аас олж хятадууд одоо ерөөхдөө энэ шинэ газын хоолойг улам сонирхоод эхэлж байгаа. За хоёр зам байгаа. Тэ Горно Алтайскаас өрөвчлөө. Асуулт тад нь юу юм бэ гэх юм бол энд хүн ам жоохон цөөхөн. Тэ нөгөө сонголт нь юу юм бэ гэх юм бол Ирхүүгээс Бээжин Монголоороо Улаанбаатар хотоороо дамжин гэсэн үг. Давуу тал нь юу юм бэ гэх юм бол энэ Бээжин энэ хаваар ерөөхдөө бүх үйлдвэрлэл ерөөхдөө эдийн засаг тэндээ буцлагдж байгаа. Эндээ ерөөхдөө нефт хэрэгтэй байгаа. Дараагийн сул тал нь юу юм бэ гэх юм бол энэ Алтан нуургаар дамжина гэдэг чинь Тэд зүгийн хувьд барилгын ажлын хувьд бол маш хүнд, маш өртөг өндөртэй хугацаа их орно. Монголоор дамжих юм бол баг тий төмөр замынхаа дэргэд хажуугаараа ингээл баригдаал явчихна гэсэн үг. Хямдхан болно. Тий Тэд зүгийн хувьд бол арай амар. Тэгээд нөгөө талдаа ерөөхдөө том зах зээл рүү газ буучна. За энэ 2024 оны ерөөхдөө шинжилгээ дүгнэлт хаанах юм бэ гэх юм бол Америкийн топ сургуулийн нэг нь Колумбия их сургуулийн дэлхийн эрчим хүчний бодлогын төв. За тэд нар ингээ юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол The Future of the Power of Siberia 2 Pipeline. Тэ Power of Siberia 2-ын ирээдүй. За Владимир Путин ерөөхдөө 2024 оны 5 сард хятад руу очоод энэ төслийг шахсан. Тэ энийг барьчаа. Тэгээ яг гэх юм бол Европын газын экспорт байхгүй болж эхэлж байгаа. За тэгээд энэ газын хоолой өмнө хэлжсэн 50 биллион 50 тэрбум метр куб тэ хятад руу зүүх боломжтой. Ер нь бол Европын зах зээлийг тэр чигтээ орлчин гэсэн үг. За та ингэ харж байгаа юм бол 2021 оноос 2023 оны хооронд ямар шилжилт болсон бэ гэх юм бол Европ руу тэ нефтний борлуулалт тэ ойролцоо нэг өдрийн 2.6 сая пошк Европ руу нийлдэг байсан бол байхгүй болсон тэр. Тэрийг одоо хаашаа нийлүүлж байгаа юм бэ гэх юм дэлхий рүү бусад орн руу энэ итгэх гих мэт чинь дамжаад. Тэгээ энэ шар нь юу юм бэ гэх юм бол хятад руу илүү их нийлүүлж байгаа. Европ руу бас нүүрсний борлуулалт байхгүй болсон. Тэрийг хаашаа одоо явуулж байгаа юм бэ гэх юм бол хятад руу явуулж байгаа. За Оросын одоо хамгийн том асуудал юу юм бэ гэх юм бол яг тэр газ. Яг тэр Газпром компани яагаад ийм алдагтай болж байгаа юм бэ гэх юм бол газын хоолоогоор шин зах зээл рүү нийлүүлж байгаа энэ л байна. Нэг жижигхэн нарийнхан шар зураас хятад руу. Гэхдээ энэ Европ руу ингэ борлуулалт тэр чигт алга болсон. Тийм учраас энэ Power of Siberia
хоёрыг шахаад байгаа байхгүй. За усан онгоцоор ерөөхдөө хэд рүү илүү их нийлүүлж байгаа. Тэ? Европ руу бас нийлүүлж байгаа. Яг гэх юм бол Европчууд юу хийсэн бэ гэх юм бол Nord Stream 1 2-ыг хаацсан байгаа. Гэхдээ Оросын нефт, Оросын газыг шингэрүүлсэн газыг Европчууд худалдаж авч байгаа хэвээр. За дараагийн чарт нэр юу харж байгаа юм бэ гэх юм бол Хятадууд ер нь бол өнгөрсөн 2021, 22, 23 оны хооронд Оросоос юу авж байгаа юм бэ тэр өсөж байгаа юм уу? Нүүрсийг харж байгаа юм бол та тий жилийн ойролцоо нэг 50-60 тонн нүүрс зардаг байсан бол 100 сая тонн гараа явцсан. Монголчууд бас эндээсээ жоохон хожсон. Эрчим хүчний нүүрсийг өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд бид нэр Хятад руу бас сайхан нийлүүлсэн. Одоо ерөөхдөө жоохон зогсож байгаа. Нефт харах юм бол тий 80 сая тонн нефт экспортлог байсан бол тэр бас 100 сая тонн гараа явцсан. Шингэрүүлсэн байгалийн хий тий бас нэг нугарсан гэхдээ тонн ерөөхдөө бага. Газын хоолоогоор дамжиж байгаа нефт нь бараг 5-6 нугалсан. Энийг өшөө дахиад 5-6-7 нуглах сонирхолтой байгаа Оросууд. За тэгээ Оросууд юу бодож байгаа юм бэ гэх юм бол номер 1 Европын зах зээл одоо байхгүй болцсон, худлаа болцсон. Одоо энэ зах зээлийг орлох ёстой. Өөр зах зээл байна уу гэх юм бол ганцхан Хятад үлдсэн байгаа. Өөр эдийн засаг бараг байхгүй. Магадгүй солонгосчууд жоохон авч магадгүй жоохон японочууд авч магадгүй. Гэхдээ эрсдэл нь юу юм бэ гэх юм бол тэд нэр дэндүү тэ Америкийн талд байгаа. За өмнө бол хуучин Совет орн руу, Европ руу Газа хэмд үнээр нийлүүлдэг байсан. Тэрүүрээ дамжуулаад окей, улс төрийн нөлөө үзүүлэх. За бид нар та нарт Газыг хэмтэх үг нь улс төрийн хувьд бол геополитикийн хувьд бол бидний талдаа тодорхой хэмжээнд зогсоорой. Энэ одоо бас жоохон алга болцсон. Тэ? Одоо энийг дахин ашиглаж байгаа. Хаана юм бэ гэх юм бол Монгол дотроо, Хятад дотроо. За тэгээ 8 аягүй ойлгомжтой. За бид нар та нар руу, тэ Хятад руу, баг зэрэг Монгол руу түүхэн баг дэлхийн зах зээлийн хувьд хамгийн өнд хямдхан үн ханшаар та нар руу нефтийг нийлүүлнэ. За тэгээ Хятадууд эргүүлээд биднэрт юу гэх юм бэ гэх юм бол зэвсэг өгнө, дайны санхүүжилт өгнө, зээлийн шугам хэрэгтэй юм бол өгнө. Тэгээд нүүб янз бүрийн олон улсын байгууллага дээр манай талдаа зогсон шүү. Бид нартай хамтарч ажиллаад энэ НАТО, Америкийн эсрэг зогсон шүү. За тэгээд Америкчууд одоо Иранд эрсдэл болж байгаа. Иранчуудыг илүү их Хятад руу ингэ шахаж байна. Нэмээд одоо Оросуудад бас бэлэг өгж байгаа. Монголчуудад бас бэлэг өгч байгаа. Яг гэх юм бол Хятадууд одоо Ираны газ алга болчих юм бол Оросыг их авах хэвээр. За тэгээ энэ хурдан баригдах хэвээр учраас хямдхан баригдах учраас Монголоор дамжуулсан ч яадаг юм бэ? Тэгэх юм бол бид нэр газа шууд Бээжин тэр районоор авах боломжтой. За улс төр геополитикаас болж тэ энэ хоолоо Монголоор дамжих жинхэнэ магадaltaй. Тэгээд Оросууд бас нэмээд юу бодож байгаа юм бэ гэх юм бол юу тодорхой юм бэ гэх юм бол манай эдийн засаг улам их дайн эдийн засаг шилжиж байгаа. Казахстанаар барих нь дэндүү үнэтэй болж байгаа тийм ч судлаа болж байна. За Алтан нуургаар явуулах юм бол дэндүү удаж магадгүй дэндүү үнэтэй болж магадгүй биднэрт одоо мөнгө урсгал хэрэгтэй. Газпром гэдэг компаниг одоо аврах хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ дайныг илүү оновчтой явуулахын тулд Европоос, НАТО-гоос өөрөө хамгаалахын тулд газны борлуулалт яаралтай хэрэгтэй юм байна. За тиймэрхүү юм явж байгаа. Тэгээ одоо энд юу ярьж байна гэх юм бол нөгөө алдгалын. За тэгээд ерөнхийдөө supply gap Хятадуудад бол байгаа. Тэ 2030 онд бол баг зэрэг дутагдaltaй. Тэ энийг Power of Siberia 2-оор нөхөх боломжтой. Гэхдээ 2040 онд бол дутагдал нь амар өндөр байна. Тэ Power of Siberia Хятадуудын хувьд 2030 онд нэг хэрэггүй 2040 онд заавалжгүй хэрэгтэй. Гэхдээ 2025 оноос 2030 оны хооронд Хятадууд юу ихжсэн бэ гэвэл одоо заавалжгүй хэрэггүй юм чинь хүлээж лээ. За тэгээ Оросуудын байлтж байгаа дайн хийж байгаа учраас төсвийн алдгалд орж байгаа. За Оросуудын хилцэл хийх суурь нь улам сул болж байгаа учраас Хятадууд бид нар жоохон хүлээгээд за магадгүй нэг 2-3 жилийн дараа Оросууд улам desperate болж эхлээд биднэр лөө илүү хямдхан үн ханш санал болгож магадгүй. Гэхдээ энэ дотор ямар тооцоо ороогүй байгаа юм бэ гэх юм бол Ираны газ, нефт нь алга болчих юм бол яах вэ? Одоо Иран эрсдэл орж байгаа учраас энэ дутагдал тий хамаагүй
төрүүлээд гарч ирэх магадaltaй. За та юу харж байна гэх юм бол Хятадууд ерөөхдөө дэлхийн зах зээлээс ямар орнуудаас ямар үн ханшаар газ худалдаж авч байгаа юм бэ? Мянмараас $10 авч байна. Окей. Нэг сая British Thermal Units BTU. Тэр Google дээр заяа сонирхолтой. Дэлхийн зах зээлийн LNG liquefied natural gas-ыг бас $10 авч байгаа. Туркменистанаас хямдэрсэн үнээр авч байгаа. Тэ Казахстан, Узбекистанаас яг $5.4 авч байгаа. Оросуудаас хамгийн хямдхан үнээр $4.4 авч байгаа. Яг гэх юм бол Оросуудад хөшүүрэг байхгүй. Оросууд Европын зах зээл алдсан. За одоо миний таамаг юу юм бэ гэх юм бол Оросууд Хятадууд ойролцоо ийм үн ханшин дээр тохирч чадах юм бол тэгээд энэ газ нь урсаад эхэлчихнэ. За. Окей. Тэ. Ерөнхийдөө Power of Siberia ерөнхийдөө 2030 онд бас юм дутх юм байна. Ираны экспорт тэ зам байхгүй болчих юм бол байхгүй болно. Тэгээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол дэлхийн газны зах зээл дээр Power of Siberia 2 гараад ирчих юм бол Монголоор дамжсан газын хоолой баригдах юм бол дэлхийн зах зээлүүд дахиад 50 тэрбум метр куб газ жилийн нийлүүлэлт гарна гэсэн үг. Окей? Тийм учраас тэрийг Иранаас авахгүй, Катараас авахгүй, Америкаас авахгүй, Оросудаас авах гэсэн үг. За. Тэгээ энэ газын хоолой баригдчих юм бол эх 5-аас 10 жилийн хугацаанд дэлхийн байгалийн хийгийн үн ерөөхдөө дарагдана. Яагаад вэ гэх юм бол Оросууд гинт жилдээ нэмээд 50 тэрбумыг дэлхийн зах зээл рүү нийлүүлж байгаа. Тэгээ ер нь юу хэлж байна гэх юм бол бид нэр дэлхийн эрчим хүчний зах зээл дангаараа энэ газын хоолоогоор нөлөөлөгдөх юм байна. Монголоор дамждаг юм. За тэгээ бид нар юу хүсэх ёстой юм бэ гэх юм бол миний зүгээс ингэ бодох юм бол нүүрс түлэх нь муу. Нүүрс бас өртөг өндөртэй байгаль орчин эрүүл мэнд. За тэгээ энэ газын хоолой монголоор дамжих юм бол хамгийн гол нь хямдхан үнээр цэвэрхэн та гэртээ зүгээр газын пледик дээр юм уу лагерт ингээд газын пледик ажиллуулж үтсэн бол ямар ч утаа байхгүй ямар ч хордно гэж байхгүй угаартна гэж бас байхгүй айгүй цэвэрхэн газ нэхүүсэр байхгүй. Нөгөө сул тал нь юу юм бэ гэх юм бол бид нар улам Хятад Оросын Кермал ор гэсэн. Гэхдээ бид нар ерөнхийдөө ямар ч шийдвэр гаргах ирэх байхгүй. Хятадууд энэгээр дамжина гэж шаардах юм бол бид нар за гэж хэлнэ. Оросууд танахаараа дамжина гэд хэлэх юм бол бид нар бас за гэж хэлж байна. Бидний мөнхийн түш тэгэхэд энэ хоолой ерөнхийдөө баригдах юм бол монголоор дамжих нь улам тодорхой болж эхэлж байгаа. Тэгээ бид нар эндээс авах юмнуудыг авах хэрэгтэй. Програм хангамж, химбэл оюухан, мэдээллийн аюулгүй байдал, онлайн худалдаа хөгжүүлэх web coding, graphic design, UI UX, за virtual art, NFT, blockchain. За тэгээд энэ бүгдийг нь сураад хажуугаар нь санхүүгийн мэдлэгтэй болно гэсэн үг. За тэгээд төгсчгөөрөө чи өндөр орлоготой, санхүүгийн мэдлэгтэй. Тэгээд хамгийн өндөр цалин өгдөг байгууллагууд нь юу юм бэ гэх юм бол банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын байгууллага гэх мэтчлэн. Чи төгсч юм бол бүр над дээр ирж ерөөхдөө анкета бүгэлж болно. Яагаад гэх юм бол надаа банк программист хэрэгтэй. За. Тэгээд нэр хүндтэй Монголын топ сургуулийн нэг санхүү эдийн засгийн сургууль одоо 2 дахь жилдээ нэг зааж байгаа. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол чи сураад ирснийхаа шууд дадлахын гэсэн. За ганцхан сургуулийн танхим дотор чи янз бүрийн том юм алгоритм сурахгүй. Чи бодит компани дээр магадгүй баг ирээдүйн ажил олгогч дээр компани дээр чи дадлага хийгээд бодит амьдрал дээр туршлага аваа. Төгснөхийн дараа чи ингээд баг анкет бүглэх хэрэггүй ч байж магадгүй. За. Тэгээ дэлгүүр мэдээллийн постны доор байгаа. Тэгээ хүүхдүүдээ эсвэл чи өөрөө ирээдүйдээ өндөр орлоготой санхүүгийн эрхчлөлттэй за тэгээ код бичснийхаа дараа ерөөхдөө гадаад явсан ч болно. Эсвэл гадаадаас халтуурын ажил авч болно. За иймэрхүү юм сонгож байгаа юм бол санхүү эдийн засгийн програм хангамжны сургалтыг санал болгоё.